Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Зэ энэ бичлэгийг үзэж буй өдрийн мэнд. Telegram дээр хэлж амлсан ёсороо Marvel Studio-ийн энэ зуны хийдгүүтэл Marvel Cinematic Universe-ийн 6 дахь үеийн эхлэл болж ээлтэй хийсэн гайхамшигт дөрөв. Эхний алхмууд киног та бүхэндээ толиулахаар манай баг хамт олон бэлэн болоод байна. Тэгэхээр яадаг вүлээ? Мэдээж манай гурваараа дардаг юм дээр дарна. Бүгдийн дарна шүү. Тэгээд кино руу ордог. Тэбэц манай эдгээр мэдж байгаа заваа юмтэд. Хой. Тэ. Чи далж байгаа тараадах байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манус тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүх спорны талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. Кино маань 828 дахь дэлхийн 1964 онд өрнөнө. Гэхдээ зэрэгэлдэх ертөнцийн 1964 онд тул бүх юм арай өндөр хөгжилтэй. Ер нь кино бүрийн зэрэгэлдэх ертөнц хариг аргийнхан биднээс илүү хөгжилтэй байдаг л дагвасан. Red буюу ноён фантастик маань нийтлэг эрчүүдийн адил нүдэн дээр байгаа даралтны эмээ олохгүй мөнгөнж байх зур. Эхнэр Сүүн 0-д өлөн шээсээ савруулж байх зураа инээмсэглэл тодруулж байхыг бодоход хоёр ширхэг улаан шугам зураас нь лавдаг шүү. Хайж байсан даралтны мийг нь олж өгснөө бонуст нь жирэмсний тест ширээн дээр гаргаад тавьж байна. Энэ жирэмсний тест энэ нь одоо юу юм бэ? MP тоглоулагч хэл гэрэл мэрлээ навчаалаа. За ямар тач манай хосоод бүдэн 2 жил ноцолдож дээр дөрөө орсны эцэст ийхүү үрийн зулаа үнэрлэхээр болж итгэж ядан баярлалдан үнсэлцэн оцолдно. За бид бүгдээ мэддэгчлэн байзараа. Мэдхгүй хүмүүс бас байж магадгүй шүү дээ. Тийм болохоор энэ дөрөв маань яаж яваад супер хүчтэй болсон. Мөн гайхамшигт дөрөв гэдэг нэрийг авсан талаар Gals нэг гүйлгээд үзээд хэлдэг. Окей. Энэ хугацаанаас 4 жилийн өмнө тухайн ертөнцийнхөө анхны сансрын ажиллагааг явуулахаар манай дөрөв сэтгэл шулуудан тэнгэрт дүүлэн нисдэгч сансрын шуурганд өртөж онгоцсон суурин тэнгэртээ хүрээ үлдээцгээвүүгээд л үгүй. Бүр бие махбод нь мутац дорн тосвор өөрсдийн гэсэн супер чадвартай болсон заяа. Бен Гримэн хад чулуун биетэй аймгийн арслан лугаа адил мунаг гэр болж хувирсан бол Рид Ричардсон том хүний шаар шиг л бүх юм нь сонж дарвах чадвартай болж түүний эхнэр Сью Сторм алга болдог мөн хаанаас ч бүүмэд далдын хүч ашиглан юмсыг хөдлөгдөг хамгаалтын бүрхүүл үүсгэж чаддаг болсон болоо тэрний дүү Джонни Сторм нь зулын гол буюу одоо амьд галан бамбар болон нисч чаддаг айхтар эрдэмтдтэй болсон байдаг юм. Тэгэхээр элдвдэдийн харийн ч юм уу чөтгөр алмсан мэдгэдэхгүй юмнууд дайрах үед л мандэрвэл асаалта танк шиг их дэлхийг авардаг инх тайвныг тогтоодог мэдээж зөвхөн Нью-Йорк хотын бус дэлхийн хамгаалагчид болсон тэд гаригийнхаа бүхий л улсуудын өдөртөгчдтэй цэрэг армаа татан буулгах инхийн хилцээрийг байгуулж ёстой утгаараа инфлюенсерүүд болцгоондоо эрэм өгшин залуу гомо лесбигэд бүгд тэднийг бурхан лугаа адил дахин шүтгэн холгүй хайрлаж эхэлнэ. Гайхамшигт дөрвөл маань бүл нэмэх гэж буй мэдээж дэлхий даяар түгэж манай хэд шинэ гишүүнээ өгтөн авахаар цаг наргүй бэлдэж эхэлнэ. Манай хэд чижтэй өөрхий. Харби нэртэй тэдний зарц роботл бүхнийг хийж байгаа юм л да. Рид залхуудаач тэрнийг зарцлаад хөдөлмөрийн мүлждэг шаагаад байгаа юм биш. Чаваас шин төрөх нугуун үрээ мутаас дороогүй эрүүл сарвал энгийн хүү байгаасаа гэсэндээ л элдв дээдийн эхо рентгений машин бүтээгээд завгүй таваргаж яваа ирээдүйн аав юм байгаа юм хөөрхий. Сансраас дохио хүлээж авдаг төхөөрөмжт нь үл таних дохио ирж тэрнийг нь бичиж аваад байж байтал хатандуу Джонни орж ирээл хэдүүлээ шинэ өмсгөлтэй болъё. Энтэр гэж хэрэгтэй хэрэггүй юм ярьж тийрсэн хөргөн ахын ч би нэг туршилт хийх гээд байгаа маа чихөө зайлаад өгөөч. Хэмээн body language үзүүлдэгч нөгөөх нь над юу л вэ зав байна гэд туршилтыг нь нүдээр гэрчлэхээр болж хөргөн ахынхаа зохион бүтээсэн амьд биетийг өөр байрлал шилжүүлдэг порталыг хамтдаа амжилттай туршина. Өндөр хөгжилтэй ч 1960 он шүү дээ хөөрхий. Тогон дийлэхгүй тас.
Бас манайхан шиг Пускатлны асуудалтай сулын гол шиг болцсон зогсоо хадам дүүгээ Пускатлыг залгаж өгөхийг хүсэх болно. Энэ зур эхнэр Сиун удахгүй төрөх хүүхдийнхээ өрөөгөө шагаатал нөхөр нь бус гэрийнхэн зарц Бол Хербийн хүүхдийнх нь орыг шүрөвцэн зогсож байдгүй. Манай энэ Рид тэгж байгаа даваа залах уу нөхрөөгүй юу? Хадам дүүгээ робот зарцаа гэд ер нь зарцлахгүй зарахгүй хүмүү хэл робот чалга. Эхнэр нь ажлын өрөөнд орж ирээл сая хүүхдийн өрөөгөр ортол өөрийн тань хийх ёстой зүйлийг Херби хийж өгөх юм гэж үг хайтал. Хүүхдийн өрөөг бол хэн ч л өгсөрч штэ. Харин энэ шинжилгээний лабораторийг бол баргийн аавын хүү хийж дөнгөдөг юм да гэж бие өмөрхүүлсэн. Манайр яхавдаа чаваас хүүгээ өөрсөчгөө мутац дороод элдв бурхны үж авчихсан байх вэ л гэж санаа зовнон элдвдээ тийм зохион бүтээж эхнэртэй шинжилгээ хийх гээд байгаа нь энэ. Эхнэр нь ч Хүмүний эвэрвэл савсаар бол энгийн нэгийг хүү болж боожж байгаа. Итгэхгүй байвал хар нааднуудаарэ гэд шууд тогоо шиг гидсээ нэвт толдуулж нойрсож юу бяцхан үрээ анхудаа харсан Рид ч тайвшир бололтой. Манай хэд чугийн бүр суперод. Бүтэн улсын аюулгүй байдлыг нуруунд дээр үүрч авч одоо од байхгүй гэж яхавд. Хагас хүн хад чулуу юу бэн маань төрсөн дошороо шагаан идэх дуртай байсан жигнүгэ эдингээ ойр хавийн дунд сургуулийн нэгэн багштай сэтгэнэ дамжнаа бас. Энэ хоёр үерхвэл дундаас нь ямар хими элементэн хөөхөд төрхийг бол балахч авах бид хоёр бол тааж чадчихгүй. Орой гэртээ гэхүү одоо оффистаа гэхүү юутаач үдшийн зоогоо авих санаатай байцгааж байтал юу үл тэнгэрээс солирон аадар шаагж терминатор дээр гардаг тугуулган цагдаагийн авгаа юм уу гэлтэй мөөм зөм бүх юм мөнгөлөг эмхтэй тэнгэрээс буугаад ирнэ. Тэгснээл танай гаригийн мөхөл ирж буйг зарлахаар ирлээ. Тун удахгүй сансар огторгой эзэгнэгч Галактус танай гаригийг ирж зооглох болно энэ гэсэн. Учир нь үл ойлгогдох юм яриад буцаад нисэн одтол манай Джонни Сторм гал төлөө бадамлуулсан араас нь гүйцэж очоод унж явсан шүүрнээс нь авшаа тавцангаас нь шүүрээ лавтал харин хэлээр нэг юм хэлээд гэрлийн урдаар талигаад алга болно. Манай дөрвч за одоо яах вэ? Ихлээ юу болднаа гэдэргээл ухааны ундраг болсон Рид маань хэсэг сансар огторгоо судалгаа хийж байгаад манай мөнгөлөг эмэгтэйгээс алга болсон буюу устгагдсан гаригуудын мэдээллийг олж ер нь л яриад байсан Галактус нь тэдний гаригаар өдрийн цайны панчаан хийх нь тодорхой болж ир болтойдаг. Манай эд ч яаралтай сансрын хөлгөө асааж аваад Галактус гойг морилхоос өмнө төрүүлж очин яриа хэлцээр хийн ширээний ард суух мэрэгэн санаа олж Джонни Стормын санааг нь гаргасан шинэхэн сансрын хувцас бэлэн болгож аваад сансрын туяан цохиулж мутацд орсноос хойш анх удаа эргэн задгай сансарт аялалд гарахаар болдог. За тэгэл зариг ариг өрг гэл бүхий л сайт телевизүүдийг дуудаж хэвлэлийн урал хийн бед Галактусыг олж асуудлыг шийдэх болно. Бид та нарыг хамгаалах болно гэсэн сүртэй мэдээлэл хийж аваад хөлөгтөө суудсан хөөрөндөө ард иргэд ч өчтөчнөө удаа араад алгасан болохоор энэ дөрвийгөө Галактус нь хэрэмшүүдтэй бол тэрийг нь цөм шааж хаяад гэртээ эргэн ирнэ хэмээн итгэл найдвар тэм баярлалтан хөөрөлтөн үлдэцгээв. Задгай сансарт байрлуулсан өөрсдийн хувийн порталдоо хөлгөө залгаж аваад гэрлийн хурдаар мөнгөлөг хүүхний араас давхиж байгаа л дохио илэрч буй ойрын гариг дээр иртэл дэлхийгээс даруй 13 дахин том гариг хэдхэн хормын дотор л хөөсөн цөр шиг тарж бутарч унахыг харсан манай хэд юун дээр ирснээ ойлгож амжилгүй мэлэрч байтал цаанаас нэг гэрэл гарч манай хэдийн хөлгийг илрүүлэн татаж эхэлнэ. Тэгснэ өлгийг нэгнэгэнгүй сканерж байснаа сүүгийн хэвлэлд большоо бяцхан хүүдээр тогтож нилээн удаан ажиглахыг бодоход манай хүүч энгийн нэгэн биш нь тодорхой болж явах шиг байна. Мөнгөлөг хүүхэн хурж ирснээ л та нар энд ирэх хэрэггүй л байсан юм. Галактустай хэдтэй уулзъя гэж байна. Гэт дагуулan явж байх үед Джонни сэтгнээд байгаа мó эсвэл ямар нэг сэжүүр хайгаад байгаа мó ямар тач мөнгөлөг хүүхэн дээр очин яриа өдөхөд нөгөөх нь өөр соёл иргэншлийн хэлээр чөтгөрлөгөө танил би нөхөртэй гэж хэлвүү гэтэл үгүй. Төрөл нэгтнүүдтэйгээ үх хэмээн ерөөснөө орчуулж өгнө. Замчлуулсаар Галактус дээр иртэл нөгөөх нь гаригаар хооллогч мөнгөхийн үлсгэлэнгөөр хараагчсан царай муутай цалин багтай нэгэн байдаг. Сюри хоёрын хүүхдийг сансар огторон авгаа хүчтэй нэгэн бөгөөд тэр их хүчээ та нарт мэдэгдүүлэхгүй гэж нууж байгаа. Хүүгээ өгвөл гариг их чинь 50 байлгыг гэсэн баартрын санал тавина. Мэдээж манай хэд ч юугээл за тэгээ гэхэвд халаасандаа салаавч гарганга хүүгээ ч өгөхгүй гаригаа ч устгуулахгүй хэмээн мөнгөлөг эмэгтэй болон энэ ёрын газраас бушуу зайлцгаахаар болно.
Хүүг авах гэсэн санаа нь тэрнийг өөрийн энэ харагдсан сентидээ суулгаад өөрөө мөнхийн өлсгөлөнгөөс ангиж хэвийн нэгэн болох байсан юм. Яаж жоход Галактус сүйд ямар гэж шившлэг хийчихсэн бөөмөд савных намсар гэнт нэгдэг хүү юуг төрхөөр л болж байгаа шиг юм да. Зөвхтөж байх үед ямар тач мөнгөлөг эмэгтэй 502 бүхэл биш гэдгийг олж мэдэн нэгэн шин найлт хийнэ. Зар цөөрбигөрөө хөлгөө бэлдүүлчихсэн байсан манай дөрөв бажиг шаасаар нэг юм чүвэ хөлөг дээр ирцгэн портал руугаа залгагдсан зайлахын таван дээр мөнгөлөг хүүхэн араас нь хөөсөөр сүүгийн ураг руу гараад үрээд юугүй хулгайлахын таван дээр портал нь ажиллаж гэрлийн урдаар нээсч чадна. Ашгүй нэг заваа хүүхнийг ардаа орхиод тухтайхан их барих ажиллагааг эхлүүлээ гэтэл юу вэ? Нөгөөх нь дагаад портал руу орцсон байвал яг бай. Мо ярын садар юм. Будад унгадагч дахиад хаанаас ч юм гараал ирнэ. Энэ үед Ридэд мөргэн санаа төрөх бөгөөд тэр нь ойролцоох хар нүх рүү портолж хар нүхний хэмжээшгүй их хүчийг ашиглан тэрнээс мултрах байв. Рид ч хар нүх рүү боломжоор ойрдох хэрэгтэй гэсэн солиотой санаа гаргах бөгөөд андууд нь өөрсдийг нь алж мэдэх талаар сануулхад дуугүй л надад идэх хэмээн хэнхэглэн дагахаас өөр гарцгүй болж хар нүх рүү хөлөг залгадж эхлэх нь тэр. Юуг төрөх гээд ойрдуу 50 өвдөл төгч байсан эхнэрээ хөлгийг 30 секундын хугацаатай үл үзэгдэгч болгож өгөхийг гуйн эхнэрийнш дотор хаста гэж байсан ч нөхрийнхөө хэлснээр хийн. Хар нөхөр үүч ойрцоор мөнгөлөг хүүхэн ч хар урдаараа дагсаар нэг мэдхэд л дан ганц портал дагаж байснаа ойлгохч дэндүү ороодсон тул юучгүй сорогдсон манай хэд хар нөхрөө сорогдлгүй гарч чаднаа. Сүүч хар нүхэн дээр төрсөн энэ замбуулангийн хамгийн анхны бөгөөд сүүлийн эмэгтэй болоход улам ойртож хөлөг нь гэртээ харих түлшгүй болсон гэх мэтчлэн сюрприз мэдээнүүд хараараасаа ирсээр л байлаа. Гэхдээ манайс л юм байв гэж доор нь гарган хар нүхний бүслүүрийн хүчийг ашиглан гэрлийн хурдан төрж гэрлүүгээ дүүгүүр дүүлэхээр болж сүүч энэ үед хамаг супер хүч өөдгийн бүх зүйлээ ашиглан нэг хүчтэй дүлэлтээр хүүгээ төрүүлж Франклин хэмээн нэрлснээр дөрүүлээ ниссэн манай хэд тавуулан ихтэлхийд амжилттай газардаг. Нялх биетэй дээр нь ядарч унах гэж ядаж байхад мэдгэл хийг засгийн газрын шахаж дуртай дургүй эндэр дээр зогсож байтал нэг сэтгүүлч зээ их дэлхийдээ тавтай марлоо хөө. За тэр чи яах вэ? Галактусын үүдэн шүдийг хэрхэн цөм шааж ялалт байгуулсан талаар нэг сайхан халаач гэхэд манай хэд бид ялаагүй хэлцэр хийх гэж очсон ш тэр арай л их зүйл хүссэн. Тэр мөн шээс бидний хүүхдийг авахыг хүссэн гэх болно. Сэтгүүлчид ч дуугаа аван шаагалдаж ай хүүхдээ өгсөн бол манайс аврагдах байсан юм байна штэ. Юу гэж байгаа юм байж хүүхдээ өгвөл яг биднийг зүгээр өнгөрөөнө гэсэн юм уу цаадах чинь энэ төр гэд бүр хүний мэс чанаргүй асуултуудаар болж гарна да. Ямар тач бид аюулгүй юу гэсэн сүүлийн асуултанд мэд хэм алгавстаа гэд амархаар орцгоо. Энэ хооронд фейлдсэн мөнгө хүүхэн эзэндээ буцаж очин бараалхаад муухай фейлдлээ босоо ёо. Гэхдээ юу тэр хүү зүгээр орхиж болохгүй мө? Хэмээ мөнгөн хүн чанар гаргатал боосон уцалгүй хүүг надад авч ирч өг. Тэр л миний энийг өлсгөлөнгөөр шингээж чадах асар их хүчтэй нэгэн гэх болно. Гайхамшиг төрөн маань ч энэ дэлхийг аврах үйл лайтай ажилд хүссэн хүсээгүй томилогддог учраас өөрсдийнх нь ертөнц үүсгэхээс ч өмнө оршин байсан энэ заван амьтдаас яаж салах учраа олж чадахгүй байцгаах бөгөөд Галактусын хөлгөөс авсан дээжийг шинжилж дуусгад 10 гаруй жил зарцуулагдана гэсэн хүндхэн мэдээлэл тэдэнд байлаа. Харин Johnny Storm туулгандаа бичигдсэн мөнгөлөг хүүхэнтэй ярилцсан яриг дахин тоглуулж сонсон нэгэн гаргалгаа олж авдаг нь тэдний хэлийг судлах алгоритм зохион кино эхлэх үеэс алс холоос ирсэн дохиог юугээд солиороод байсныг тайлж унших байдгийг. Рид хүүгээ 9 жороор шинжилж үзээд юу ч олж толоож чадахгүй. Хүүг хэвийн л гэсэн хариу гарсаар байх үед телевиз, сонин, радио бүгд л хүүгээ өгчөд л бид бүгд аврагдана. Нэг амар бүтэн дэлхий дүүрэн ам солих юу н хэцүү байна. Тэд биднийг аврах ёстой гэж хуцалдаж гарна. Зөвлөдөө бүр цонхон доорн цугларч хүүхдээ өгчөөч. Та нар биднийг аврах ёстой биз дээ. Тэр гэж даварноо муу сайн оркууд. Ядаж байхад нөгөө царай муутай цалин багтай Галактус дэлхий рүү улам ойрцоор л байдгийг. Манрид ард иргэдийн бухимдж байгаа нэг талаараа бас зөвлөдөө. Энтэр гэж эхнэрийнхээ дургүйг хүргэж хүүгээ өгөх талаар яаж бодож чадав энтэр гээд бяцхан хэрүүл үүсээд авна. Сэв хүүгээ тэрэн бухимдсан олон дунд гарч ирэн ээжийнхээ өөртөө зориулж чиний төлөө тэнгэр газрыг ч хөдөлгөх болно гэсэн үгийг хэлээд үргэлжлүүлэн би та нарын төлөө хүүгээ золиослохгүй бас хүүгийнхээ төлөөч энэ гаргийг устгуулахгүй. Бид энэ зүйлдээ хамтдаа нүүр тулах хэрэгтэй. Хамтдаа тэмцэх хэрэгтэй. Бас хамтдаа ялах хэрэгтэй. Яг л нэг гэр бүл шиг
гэж уран яруу ялтгэл тавин олноос ахиухан алга ташил таван хүний өөрийнхөө хэсэгч болов тайвширах боломж гарна. Тэрний ухаалаг үгсийг сонсож зогссон Рид миний хайр гаргалгааг нь олчихлоо. Бид тэнгэр газрыг биш дэлхийг хөдөлгөх боломжтой. Гэд өөрийн зохиосон өндгийг өөр газар руу шилжүүлж байсан туршилтын төхөөрөмжөөрөө дэлхийг ханаас ч болохооргүй газар руу шилжүүлэх галзуу санаануудын оргил солиотой санааг гаргах болно. Нэг унтаас ирсэн өөр нарны аймагтай хажууханд хар нөхмөх байж байвал бас солиотой ч юм уу. За тэгээд тухайн галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг санаагаа дэлхийн нийтэд танилцуулан цаг алдалгүй дэлхий даяар маш том хэмжээтэй портлуудыг бий болгон дэлхий оршин тогтнох боломжтой орон зай руу шилжүүлэх ажлыг эхлүүлэхээр болно. Дэлхийн нийтээр нэгдэн хөрөөдж алх цохихон цохиж бохис хийлгүй ажиллацгааж портлууд босч эхлэх үед ярмайсан царайтай Галактус хэдийн ангараг гаригийг өнгөрөн нисж явах нь тэр. Ганц ширхэг өндгийг л өөр тийш шилжүүлэхэд бүхэл бүтэн хотын тог сааталд орж байсан тул асар том портлуудыг ажилуулахын тулд бүр их тог зарцуулах шаардлагатай болохоор дэлхий даяар оройн хорон цагаас хойш цахилгааны хязгаарлалтанд орж эхэлнэ. Johnny Storm-ын үеэр харин хил шинжиллийн судалгаа хийсээр юу гэж донгоссонг нь олж мэдэн нөгөө хэддээ ирээд дуулах гэтэл яг портлуудыг ажилуулан гаригийг зөөх ажил эхэлж байх бөгөөд гариг юугүй зөөгдөх гэж байтал портал гүүрүүд нь нэг нэгээр сүлжээ салж эхэлж байгаа юм. Яав ямар аацсан болчих гэтэл гай газар дороос гэж нөгөө мөнгөлөг хүүхэн ирчихсэн хэдэн гүүрийг нь ястаа самарч байдаг байгаа даа. Барилгаа төгжиж аваад Johnny Storm мөнгө хүүхэнтэй муур хулгандаж байснаа хотын бүх дэлгэцээр өөрийнх нь дутгаас ирсэн дохиог тоглуулан сүүлд нь өөрийнх нь хэлээр ярьж гаригаа устгуулахгүй тулд өөрийгөө золиосолж Галактуст гариг олж өгдөг болсон мэдснээ хэлэх болно. Цаашлаад сэтгэлийн жавхцыг нь хөндөхийн тулд ярвгар царайтад олж өгөн устгагдсан гаригуудын аврал ирж буй дуу дохионуудыг тоглуулан мөнгө хүүхэнч өр зүрх нь өвдөн нэг сайхан орилж аваад нисч чадна. Johnny жараас нь очин өөр шиг нь л гаригаа аврах гэж хичээж байгаагаа хэлэн хамтдаа ярвгарын учрыг олъё гэхэд тийм боломж байхгүй. Хүүг тэгэл болоо гэвэл Johnny ч хүүг яах юм бэ? Манийг авчих. Манай өөрийгөө золиослоо гэхэд чамайг Галактус таахгүй. Хүүг л өг гэд сарнин алга болно. Яг арга мухардаас ингээл идүүлдэм байж дээ гэж байтал Ридэд нэг санаа төрдөг. Галактусыг өөрийн биеэр дэлхий дээр хурч ирэх үед сүрээгүй үлдсэн сүүлчийн портлыг ашиглан хар нөхрөө тонилгох санаа байлаа. Багийнхан яаж тэрнийг өөрийн хөлөөр энэ хүртэл авчрах юм боломж байхгүй. Ямар хүрээдэр ярилцгийг л дэвштэй гэхэд Рид наад хэсгийгч арай бодож амжаагүй байна. Алгах бол харин Сүү юу бодож юу төлөвлөж байгааг нь хэдэн жил тостой тоогог нь барьсан гэсэндээ гадарлан хүүгээрээ өгөөш хийх гэж байгааг нь мэдэж дургүй байсан ч өөр гарц байхгүй тул санааг нь дэмжнэ. Нөгөө хоёр бол галзуу солиотойгоор гайхсаар үлдэж байгаа юм. Ямар тач хүүдээ сум нэвтэрдгүй дөргон төсвөртэй ор бэлдэж өгөөд портлын доор байрлуулж Галактус ирэх үед портлоо идэвхжүүлэн зайлуулах талаараа ярилцдагч бас л нэг саад учирдах нь мань ярвгаар яг хаанаас чиглэн ирэх нь тодорхой босдвол замдаа хэдэн мянган чүнийг бяц гიშгэж магадгүй учир хотыг тэр чигтэн нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болно. Өөр хот руу эсвэл өөр улс руу нүүлгэхэд хэдих цаг орох учраас тэдний дор шууд утгаараа яг газар дор нь оршин тогтнодог бүхэл бүтэн вант улсын хаа юм уу эзэн юм уу нэг тийм нөхрөөс туслахыг гуйн хотыг яаралтай нүүлгэн шилжүүлж дуусгахтай зэрэгцэн ярвгар царайд ч морилон ирж таарна. Нүднээс сканер гарган иргэн тойрныг шалгаснаа хүүгийн байршлыг тогтоон хоёр зайр дээр таврагсаар хүүг яг л орон хоолны закуска руугаа ширтэж буй луга айдал харж байтал манай хэдийн ажиллагаа эхлэн нүд амруу галаар түргэж дууа сохор болгож яад тэр хооронд хүүг аваад арилах болно. Харин оронд нь хоосон хорго тавьж амждаг юм. Нөгөө муу ярвайсан том гөлөг угаасаа л хүн биш бараг бурхан хавцаа юм болохоор нөөцнүүдээ ажилуулан яг манайхны өгөөшийг өмх ямар өмх гэж байснаа зог тусан зогссноо молиг өмгснээ мэдэн хүүгийн байршил руу дахиад таваргаж гарна. Цагдавч өөр нөөц төлөвлөгөөгүй байсан гайхамшиг төрвөл маань гардан тулаанд орохоруулж бензин атсан машин чулуудаад галаар өртөөд ч нөгөөх нь хүний урманд бүр сормуусан чадахгүй нэг дуу аялах нь олгүй л алхасаар л байна.
Бэйнийг тэнгэр рүү чавхтаж хаяад агаарт гарсан чулуун хүн маань ам тавихын даван дээр Джонни араас нь нисч аврах болно. Сүү машинтайгаа давхиж очоод саатуулах гээд ч бүтлэг үйдэн. Рид ухаантайгаас гадна яг л бандажны эрдзэн лугаа адил сунах чадвартай тул сунж агшиж авирсаар нэг хавхлагын нээж хаяад эдсэн хамаг гариг нь тэрүүгээрээ гойжод дараагийнхаа хавхлагын нээх үед баригдан 9 эрүү шүүлтэд орж буй мэтэл сунгагдан тариу 10 м хүртлээр дарвайн та. Энэ үеэр тэнгэрээс Джонни Бен 2 Волтромит угсрагдан тренд болсон алдарт энэ үгийг хэлэн хажуунаас нь дэлб шанаадан орж ирэн гоймын шиг л болсон байсан юугүй чавхцсан тас үсрэх гэж байсан Ридийг аварч чаддагч. Яравгарт бол шумуул хадснаас толомдор өвдөлтийг өгч манай хэд цадсан шагаамд талаар нэг хөглөрч байгаа юм. Галактус хүүдээр хүрэлцэн ирж авах гэтэл хөөх юм уу зар сөрби цонхны төмөр саралжийг татсан ч тусыг исолж нөгөө хий чин хүйтэн гар барилгыг цөм шааж орж ирээл. Хүүг миний аврал энтэр гэж гоцчонгож угаад аваад явна. Энэ хорвоогийн хамгийн их хүч ямар үед ямар хүнээс гардаг вэ гэвэл мэдээж их хүнээс гардгийн тод жишээг харуулan сүү яравгар царайтай өөрийн үл үзэгдэх хүчээрээ үзэж тарж үсэрч наалдаж эцсийн хүчээ шавхан түлхсээр портал руу дөхүүлж багийнхэнч хүч нэмсээр портлыг ажилуулан ярваас нь навшиг чихэж хаяад хизээж олохооргүй газар руу цөлж байтал лайтай лагаач нь тэмцэлцээр буцаж гарч ирэх гэж байх үед авгах Джоннийн яагаад ч амжихгүйг ойлгон өөрөөрөө туг дахин хамтдаа зайлахаар шийдэн нисч байтал хаанаас ч мөнгөлөг эмэгтэй гарч ир Джонниг холдуулаад цааш ниссээр боссийнхоо зүрхэн тус газар нь яг онж нэгэн байгууллагын босс ажилчин хоёр хамтдаа энэ ертөнцөөс далдран одож байгаа юм. Галактусыг хөөж явуул чаддагч өөрөөсөө хизээж гаргаж байгаагүй их хүчийг гаргасан сүү амьсгал хураан гайхамшигт дөрвөл маань их уугашууд автана. Их үрийн хүн холбоо гихч нөө мэдэхгүй. Хүү Франклин уйлж тэмүүлсээр ээжийнхээ дээр гарч хэвттэл хэдийнэ эцсийн амьсгалаа татчихсан байсан сүү ам орж гайхамшиг тохиохон тэр шүү. За энэ хүү бол ер бусын хүчтэй гэдэг нь нэгэнтээ тодорхой болж байгаа шиг байна. Амьдрал баг багаар буцаж хэвэн болж эхлэн манай хэд ч урд хожид харагдаж үзэгдээгүй мунаг амьтан дараад авчихсан бүр од болох нь тодорхой подкаст шууд нэвтрүүлгүүдэд оролцоол инфлюенсер амьдралаараа яг амьдрах гэж байтал хэд ухаалаг цаганд нь төгшүүрийн дохио ирж манай хэд нэвтрүүлгийг орхин төгшүүр гарч буй зүгт нисч чадсноор кино маань дуустдаг да. Киноны пост кредит хэсэгт Франклин хүү 4 нас хүрээд амьдрал ах хуу буцаад хэвэн болчихсон энгийн л ээж хүний амьдралаар амьдарч байтал ээлжид нэгэн гай тодгор буюу доктор Дүүмгой хүүдээр нь айлчлан ирсэн байгаагаар гардаг юм а. Энэ нь Marvel-ын дараагийн том төсөл болох Avengers Doomsday-тэй шууд холбогдож байгаа бөгөөд гайхамшигт дөрвөл маань Франклин хүүгийн араас цаг хугацаа зэрэгэлдэх ертөнц үл хамааран тэмцэх өрнөл биднийг хүлээж байх магадлал маш их гэж яхава мань хэл бодож байгаа шүү тий. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тухлан сууж таалан болгоосон subscribe-а дарчаад лайка дараад бичлэгээ үздэг үнэн ч яадын ч да маш их баярлалаа. Харин дараагийн бичлэгүүдийг илүү урдан шуурхай цаг алдалгүй барьж авч үзхийг хүсвэл subscribe-гээ товчон дээр нь дараатгаарай. Барьцаатуу. За баярлалаа.